За хэвлээ. Шит 2 руу орч. Шит 2. За энийг арай томруулна те хэвлээ. Томруулахад юугаар томруулж байгаа вэ? Ингээ бичгээ танаас чи юм харагдахгүй шүү дээ тий. Тав бичгээр сайн харагдахгүй үстэй. Энийг томруулбал юугаар томруулах вэ хүмүүсээ? Энэ доор зүүм гэдэг байж байгаа. Нэг 100% мөв гэсэн нэмэх асахтай. Харагдаж байгаа хүмүүсээ. За би дараа. Энэ миний маус гүйж байгаа газар харагдаж байна уу? Энэ 100% гэсэн харагдаж байна. Энэгээрээ томруулчих واخхой. Ингүүд энэ ч арай том болоод харагдаж байгаа шүү дээ ханаа шүү. Тийм ээ. Инх юм бол бүр жижиг болоод харагдаад. Тэ? Энэ хөвөл нэмж хасаад яваад байхгүй. За энэ тэгсэн арга гэсэн тийм үү? Тэгэхээр энэ тэгсэн арга бол таун үзүүлэлтийн өсөлт бууралтын хувийг тодорхойлдог арга. Таун үзүүлэлтийн өсөлт бууралтын хувийг тодорхойлдог арга. Бид нар пропорцийг сайн мэдэн шүү дээ тийм? Мэдэх байхаа хүмүүсээ. Мэдхүү. Сайн мэдэн шүү дээ. Тэгэхээр пропорци аргыг арай одоо хялбарчилсан аргыг индекс арга гэж байна. Ер нь бол пропорц гэсэн үг. Индекс бол ер нь пропорц гэсэн үг. Гэхдээ тэрийг арай хялбарчилсан байгаа байхгүй юу? Хялбарчилсан. За энэ файл ингээд явчих. За индексийн арга гэсэн тийм индекс. Одоо жишээлбэл хэдүүлээ нэг хэдэн тоо бичиж. Ямар тоо олж бичих вэ гэхээр бодиттой тоо олж бичих. Ямар бодиттой тоо гэхээр за Википедиа хасчих тийм. За дээрээсээ За тоо зохиолч. За яг хэдүүлээ ингээд нэг дотоодын нэвтрүүлэх хүн байлаа гэж бодъё. Намчны нэвтрүүлэх. GNP гэсэн байна. За GNP. За нэг улсын хувьд одоо 2001 2002 гэх ингээд одоо онод явна шүү дээ тийм ээ. Онод явна. За энийг ингээд доош хуулчих. За ийм онод байж. За 2001 онд бидний нэг хүн дотоодын нэвтрүүлэх нэг $780 байсан. За тэгээд жил болгон жоох өссөн гэж үзье л. Жил болгон өссөн. За дараа жил нэг 800 болоод тэгээ 1020 болоод 1110 болоод 1205 1290 1502 тэгээ хамгийн сүүлийнх нь 850 гэх ингэ болчих. За тэгэхээр одоо ингээд жил болгоны өсөлтийн үед бодож болох уу? Жил болгоны өсөлтийг хэд болсон бэ гэдэг. Энийг жил болгоны өсөлт болно тийм болно шүү дээ. Яаж болох вэ гэхээр жишээлбэл энэ хоёрыг харъя л да. Энэ хоёрыг харъя. Тэгэхээр энэ хоёрын зөрүүгээ гаргаж ирье тийм. Зөрүү гаргаж ирье. Зөрүү нь хэд вэ? 110 байна. Тэгвэл бид нөгөө пропорц боддог үстэй. 780 100% юм бол 110x гэх бол x. 110x. Гэт ингээ пропорц арга мэдэн ш. Тэгэнгүүт нөгөө одоо хоёр улаанаа үржүүлдэг гэж үстэй. Тийм ээ? Хоёр улаанаа үржүүлээд 780 аваа. Тэгээ 780 аваа. Тийм ээ? Баахан 780. 1100 баахан 780. За тэгэнгүүт ийм өсөлт гарч байна. 11 өсөлт гарч байна.
14.1. 14.1. 자, гих мэтлэнгээр одоо ингээд олоод яваад байж болох уу юмнуудыг энийг бол ингэж хэлчихье. Тэгэхээр одоо дараа нь энэ хоёрыг бодохоор яах вэ? Энэ хоёрыг бодохоор хэдэн 100% гэж үзэх үү? Энэ хоёрыг бодохоор 890 890 юм бол 130 хэд юм бэ? 130 хэд юм бэ гэж бодно. Тэгэнгүүт 130-аар 100-аар үржүүлээд 890 болж 14.1 6 гарч байгаа юм байна те. 14.1. Гэх мэтлэнгээр ингээд бодоод байгаа байхгүй юу? Бид нар. Одоо дараа нь энэ хоёрыг бодно ш. Тэгэнгүүт энэ хоёрын зөрүү чинь энд гарсан байгаа те. Зөрүү нь 9. Тэр энэ ийг болж байна. Энэ чинь 1000 байна те. Тэгэнгүүт 8.8 гэж өсөлт удаашилж байна тийм үү? За. Энийг хасаад гаргаад байгаа. Тэг, хасаад гаргаад байна. Хасгаар тэгээ гарч ийн үү? Тэгээ одоо зөрүүнүүдийг бүгдийг ингээ хасаад гаргаж болно ш доошоо татчихвол ингээ шууд хасаад. Жишээ нь тэгээд одоо энд 1110 юм бол 1110 юм бол 95x гэж болж. Тэнгүүд 8.6 дээр гарах юм тийм 8.6. Гэх мэтлэнгээр ингээд бүгдийг бодоод гаргаж болно шүү дээ тийм. Бодоод гаргаж. Пропорцлоор бодох юм. Тэгэхээр пропорцлоор хэдэн үйлдэл орж ийн та нар боддоо үзсэн. Хэдэн үйлдэл. За одоо ингэ. Одоо энэ хэдэн хүн байна? За баяр сайхан бодлыг ингэ бодчихгоо. 6 байна тий. 1 2 3. За одоо ингэ. Энэ доотлын дөрвөн тоог нэг нэгээр хэлсэн заяа. Доотлын дөрвөн тоог нэг нэгээр хэлсэн. Энэ 2006 оныхын цэрэг ханд бодоод олж 7 оныхын бачлан олж 8 оныхын дэрн орог олж 9 оныхын чингээ олж заяа чингээ ингэ олж зайдар олж нэг олж пропорцлоод олж. Одоо тэгээд энийг хэлбэрчилдэг индекс яар бодох гэдэг байхгүй юу гэдэг лээ. Индекс яар. За тэгээд чатараа явуулчих тийм. Олон нийтийн чатар явуулчих. Цэрэн нороо бачлон цэрэн ханд бачлон цэрэн нороо хингээ. За энэ гаргачих. Нэг дөрөв гаргачих шүү. За бачлон чи хэдэн оных гаргаж байгаа юм бачлон аа. Энэ доороос хоёр дахь мөн үү? Доороос хоёр дахь. Зүгээрээ. За 27 оных гоо. За. Тэгэхээр 1200 юм бол гэж бодох юм байна тий. Өнөө бичсэн. 212 x гэж бодох юм уу? Бачлуу хэдийг 100% гэж бодсон юм бэ? 1502 юу нэ? 1502 юм бол 198 гэж бодсон юм уу? За харъя гэдэг. 1502 юм бол 198 нь хэд юм бэ? 13.1 чи шал бодлоо бодсон шүү дээ. 1502 юм бол за харъя дээлтасаар бодсон тийм 1200 За окей.
Машинаас 210. За батлан их одоо яагаад ч байгаа гэдэггүй. За цэрэн норын шаардлага. Цэрэн нор чинь хэдийг 100% гэж бодсон лээ. Цэрэн нор. 198. Харин тийм л дээ. 1500 100%. 1700 гэж бодоод. 1700 100% гэж бодож байгаа бол заяа. 150 хэдвэ гэж авах. Та нар энэ юугаар харуултаа? Пропорцлыг харуултаа. Пропорцл чинь ингэсэн шүү дээ. Эхлээд 780 100 юм бол 780 дөрөөгөө 110 гэсэн. Өөрөөр хэлбэл энийг энэнтэй авч явж байгаа байхгүй юу? Энийг энэнтэй авч явж. Дандаа ийм энэ нэг мөрний хоёрыг авахгүй шүү дээ. Нэг мөрний хоёрыг авахгүй. Энийг 780 байлаа гэхэд 110-тай. 890 байлаа гэхэд 130-тай. Ингэж авч үзээд байгаа шүү дээ хүмүүсээ. Тийм ээ. 13. За тэгэхээр цэрэн нор болохоор уг нь ингэж став. Хэдий зөв. За яг цэрэн нор хариу явуулчлаа, бочлоо хариу явуулчлаа. Нөгөө хоёр нь яваа. Нөгөө хоёр нь. Багш шингээ 811. За чимээ хамгийн доотлын бодож байгаа юу? Аха. За харъя. Хамгийн доод 150 x гэж бодож шүү дээ. За зөв. Чимгээгийн хэвчүүд байна. 8.8. За. Чимгээгийн дээдлийг нь хэн бодох хэрэгтэй вэ? Цэрэн нор 13.10. За 1502 100 юм бол 198 x 13.2. За 13.8 зүйл болчихсон юм байна. За. Энэний дээдлийг хэн бодох хэрэгтэй бэ? Бачлан бодох хэрэгтэй шүү дээ одоо. За. Тэгэхээр бачлан болохоор 1290 100 юм бол 1290 юм бол 212 x гэж бодож шүү. 16.4. За, чи 4 шал бодлоо авсан тийм. 16.4. За. Одоо хэн үлдчихв? Цэрэн үлдчихв. За цэрэн минь яасан бэ? Цэрэнди одоо бүр амархан боллоо ш. Хэдэн зур гэх үү цэрэнда? За энэ 85x гэх юм байна тий. 85x. Хэдэн 100 бол 85x гэх юм бэ? Цэрэнда. 1200 500 бол. За тэгээд хариугаа гаргачих та. Юу юм бодож ирсэн бэ? За 659. 1205 7.1 7.1 юм байна. Яг 659 гаргаад байна. 7.1. 1205 100 юм бол 85x. 85-аар 100-аар үржиглээд 1205 та хуваачна тий. Тэгээд болно шүү. За 2006 оных нь. Тий. За ингээд болчихсон. Энэ бол пропорц тийм үү? Пропорц хэдэн үйлдэлтэй байна вэ харъя. Эхлээ хаслаа. Дараа нь үржүүллээ тэгээ хуваалаа 3 үйлдэл шүү дээ тий. 3 үйлдэл байгаа. За тэгвэл энэ тэгсийн арга гэж ингэдэг арга. Энэ тэгсийн арга шууд өмнөх оны дараа онд нь хуваачна. Өмнөх оны дараа онд. За тэгвэл одоо бид нарийнхаар яах ёстой вэ гэхээр хуваах. 890-ийг өмнөх онд нь хуваач. 780 хуваалаа. За юм болж байна. 1141 гарч ирлээ тийм. 1141 гараад. Энэ өмнөх хариутай төстэй юм байна уу та нар хараад тахта? Өмнөх хариутай төстэй. Ардын 3 тоо. Ардын 3 тоо яг зөв. Одоо ингэ хэдүүлээ хараад байна.
Энэний бас ардын 3 тоон төстэй байна тий. Энэ дээр төстэй байна. Тэгээ ер нь ардын 3 тоон. Тэгэхээр индексийн арга шууд ингэ гаргачихдаг байхгүй юу? Тэгэхээр индекс мэддэг хүн бол яах вэ гэхээр нэг бүхэлдээ юм уу тий энэ та нар тэмдэглээд авчих хэрэгтэй. Индексийн бүхэл нь нэгээс их байвал өссөн гэсэн үг заяа. Индексийн бүхэл нь нэгээс их байвал өссөн гэсэн. Энэ чинь 1 байж болно, 2 байж болно, 3 ч байж болно, хийж байж болно. За, зүгээр жишээ авъя заяа. Нодлон 789 энэ жил 780 болсон. Боол хэд гарах вэ? Нодлон 789 энэ жил бас 780. Боол 1 гар. Игээ автал тоо байгаа юу? Ийм тоо байгаа шүү. 0 гэсэн тоо байгаа. Бичтгүүл болохоос 0 гэдэг тоо байж л байгаа байхгүй тий? 0 гэдэг тоо байж. Тэгэхээр энэ чинь нэг автал 0 байна гэдэг чинь 0% буюу огт өөрчлөгдөөгүй гэсэн үг үстэй. Тий? Огт өөрчлөгдөв. Тэгэхээр нэгээс их л болоод байвал наа чи намдаа өссөн гэсэн үг байхгүй юу? Нэгээс их л байвал өссөн гэсэн үг. Тэгэхээр шууд нэгийн авталд байгаа тэгэхээр энийг шууд нэгийн дараа харчих гэсэн үг. Та нар зүгээр баг нэгийн нэрхээ хугараа дараа харчих. Тэгээд 14.1% гэж харах байхгүй. Дараагийнх нь 14.6 гэж харна. Дараагийн нэгийн дарангуут нэг ийм тоо гарчих гээд байгаа биз? 0.88 гэж. Энийг юу гэж унших вэ гэхээр бид нар 8-ыг 0.8 гэж ярьдаг ш зүгээр л 8 гэж ярьдаг тийм. Тэгэхээр 8.8 гэж ойлгочих гэсэн. 8.8. Тэгээ 8.6 гэх мэт ингээд шууд явчихна гэсэн. Одоо бид нар тооны машин дээр 0.88 гэж бичиж тооны машин 88 гэж ойлгож ш. Excel ч гэсэн тэгж ойлгоно. 0.88 гэж бичих юм бол 88 байна л. 0.86 гэж бичих юм бол 86 байна гэж ойлгосон. Урдлын 0-ыг бол тоо гэж тоохгүй юм шиг. Тэ? За. За одоо би танаас нэг юм асууя. Индекс нь ийм гараад ирвэл хэдэн хувиар өссөн гэсэн үг вэ? Хэлээрэй хүмүүсээ. Индекс нь 5 хувиар өссөн гэсэн үг. Энэ бол 5 хувиар өссөн гэсэн. За тэгвэл ийм гараад ирвэл хэдэн хувиар өссөн гэсэн. Ийм гараад. 5. Юу вэ? 15. 15. Зүг. 50 зүг. Яг тэгэхээр энэний автод 0 байгаа шүү бид нар бичдгүүл болохоос 0 байгаа аахгүй юу? 0 байгаа. Тэгэхээр энийг бол 50% гэж байна. Яг энтэй адилхан 1.1 гараад ирвэл бид нар хэд гэж ойлгох нь вэ? 10. За тэгэхээр Ахад үднийхний 25% гэж ойлгох шүү. 125% 25% гэж. Тэ? За одоо нэг юм ийм байвал хэд гэж ойлгох вэ? Ийм байвал 10. Юу гэж харах вэ? 10 чи 1.1. 1%. Энийг 1%. Тэгээ 100-ны 2 байх юм бол 2% гэж ойлгоно шүү дээ. За тэгвэл ийм байвал юу гэж ойлгох вэ та нар? Ийм байвал 15. 15 чинь бол ийм байхгүй юу? 100-ны 15 гэж байх хэрэгтэй. Энэ чи 15. Энэ дээдлийнх нь 1.5 байхгүй юу? 1.5. Ойлгосон? 1.5. За ялгаагийн хараад авах юм уу? За. За тэгвэл дахиад ийм байвал та нар юу гэж ойлгох вэ? Ийм байвал 105. 105 ч биш баха. 0.5. Яг зөв. 0.5% гэж ойлгоо. 0.5. 0.5. 105 ч бол ингэж өчгтэн. Дахиад нэг тийг нэмэгдэнэ гэсэн. Ингэх юм бол 105 гэсэн.
За. Энийг ингэж хичээлээ. Тэгэхээр ингэж хичээ. За. За одоо дахиад нэг жишээ авъя. За. Энэ жил 360 байсан. Хойд нь 720 болсон. 720 болсон. Индексийн бодыг хэдийг тоох вүлээ? Хэдийг тоох вэ? 720 300. Яг зөв 720 360. 2 гараад ирсэн. 2 гараад ирсэн. 20. Юу гэж харав? 20 чи 1.2 болсон. 50. Үгүй 50. 50 чи 1.2. 100. Индекс нь 2 гараад ирвэл 100% гэж ойлгож шүү. За яа. Тийм байгаа үстэй юу? 360 Нэг дахин илүү байгаа сте. Нугалцсан Нэг дахин илүү. нугалцсан байгаа юм чинь 100% гэж ойлгох. Ойлгосон уу? Тэгэхээр индекс нь 2 гараад ирвэл бид нэр 100% өссөн байна гэж ойлгоно. Индекс нь 2 гараад ирвэл 100% өссөн. Ер нь энийг яаж гаргаад байгаа юм бэ гэхээр ингээд том ялчих болно. Ингээд том ялчих болно. Индексээс нэгийг хасаад 100-аар үржүүлчих болно. Индексээс нэгийг хасаад. Тэгээд 100-аар үржүүлчих болно. Александр. Үсчин 100. Тэгэхээр яг хуу гарч байгаа үстэй 5 гэдэг. Индексээс нэгийг хасаад 100-аар үржүүлчих. За тэгэнгүүт нөр чи яг гарч ирж шүү дээ. 1.15 15. Жишээлбэл энэ хоёрыг авчих. Тэгвэл 100% гэсэн. 3 гэвэл хэдэн хувь болох вэ? 3 гэвэл 150. биш 200. 300. Гэхдээ энэ 2 3-тай тоо Нэг хасаад 100 үржүүлэх юм. Нэгийг хасаад 100-аар. Тэгэхээр ийм 2 3 бүхэлдээ тоо баг гарна шүү. Баг гар. За энэ жишээлбэл 900 байлаа. 900 байл. 2.5 болчихлоо шүү. Хэдэн хувь өссөн гэж ойлгох вэ? 2.5 болчихоо. Нэгийг хасаад 100-аар үржүүлэх. 150. 150. 150. Ингээд явчихсан. Ойлгосоо? За энийг индексийн арга гэдэг байгаа юм. Энийг индексийн арга гэдэг. Гэхдээ нэг юм асуу. Юм дандаа өсдөг юм. Өөрөөр. За буурал наач гэсэн юм. За одоо буурал хийдүүлээ. 360 цааш юм бэ. За нэг 600 яжгаад 540 болсон. 600 яжгаад 500. За тэгвэл эцэд одоо нөгөө индекс чинь хуваахаар 0.9 гараад ирлээ шүү дээ. 540 600 хуваа шүү дээ. Тэг. 540 600 хуваа. 0.9. Одоо яах ёстой гэж нэгийг хасаад 100-аар үржүүлэх. 100-аар үржүүлэх. Юу бол явчихна. Хасхаар. Би энд 0.9 гэвчих. 0.9. Хасхаар гэж гарч ирж байгаа. Тий. Хасах гэдэг чинь буурсан гэдгийг зааж байгаа. Заа. Хасах гэдэг чинь буурсан гэдгийг зааж. Тэгэхээр энэ бол 10% буурсан гэсэн. Буурсан. 10% буурсан. 10%. Өөрөлдвөл бүхэл 100 байж ирснээр тэрнээс одоо 10% буураад 0.9 болсон биш. Тэгвэл та нар 0.8 байвал хэд гэж ойлгох вэ? 0.8 байвал хэдэн хувь буурсан гэж ойлгох вэ? 20 нөө хасхаар. Зөв. 20% буурсан гэж ойлгоно. За тэгэхээр одоо бичээд авчих. Индексийн бүхэл нь 0 байвал буурсан гэсэн үг ээ. Индексийн бүхэл нь тэр байвал буурсан гэсэн үг. Өөрөлдвөл тэр бүхэлдээ гараад ирвэл буурсан гэсэн. За бичсэн үү? 0.75 байвал үеийн хэдэн хувь буурсан гэсэн үг. 25. 25. 0.95 байвал үеийн энэ үлт нь хуулсан юм. Чод өөр гараад байна шүү. Хасх Би тав. бодлоо гэж юм.
За. Excel чи бидрээс ханд юм шүү. Би энэ болохоолоо гэж тэгсэн өөрөөсөө ингээд доош нь бодоо явуулах юм. За. Жишээлбэл 0.91 гаргая. 0.91 чи хэдэн өв болсон гэсэн үг юм? 0.91 бол хасах 9% болсон. Хасах гэдэг чинь болсон. За одоо тэгвэл хэдүүлээ энэ тоог эсрэгээр нь софтлч. Софтлч болох уу? Софтлч болно тийм. Компани. За энэ софтлч тийм. За жоо софтчийг үзтээ. За GNP гэдэг софтч. Smallest to largest гэвэл largest-аас нь smallest. За ингээд софтлчлаа. Энэ нөгөө мөрөш. Sorry. За энэ нөгөө бүтэн. Амтын нэг болоо ичээ. Би чи тэр томьёо өгсөн байсан шүү дээ. Тэр томьёо гэж болж байгаа юм л да. Хамгийн дэд нь 9 он байлуу. Тийм. Энэ томьёо өгсөн байсан. Тэр чи гэж байгаа юм. За одоо та нарын бууралтын хөвийг авчих. Бууралтын хөв индексээр авчих. Бууралтын хөвийг индексээр. Индексээр пропорцоор бодохгүй шүү дээ одоо тийм шууд индексээр бодоо. Марсаа юу гэдэг тийм синжээ. Ирэг. Тэмо. Процесор ирээд үхчмэг байгаа. Их хэсхэн байгаа. Найдан дээр ч Багш ажил гарсан гэсэн шүү. Найдан. За индекс нь хэд гарч байна? Хамгийн эхнийх нь 0.92. 0.92. Энэ бодсон шүү. Та нар хэдэн орноор авч ин таслын хартал индексээр 2 орноор авсан шүү дээ. 2-оор. За. За 3-аар авчих. 3-аар авахын тулд яг үлээ бүгдийн тэмдэглэж раа. Энийг нэмчин үзлээ тий. Ингээд 3-аар. За одоо тэгээд энэний хартал нөгөө нэг юугээ бичвэл яах вэ? Томьёогоо оруулвал энээсээ яадаг гэлээ. Нэгийг хасаа. Тэгээ хаалтаа харжгаад явах уу? 100-аар бичиж. За тэгвэл 8 112 хөрмөлтэй. Тэ? Одоо энийг бичиж болчихно үстэй доошоо. Лав 8.1 хасах тоог чинь улаан мөрч байгаа юм.
Би өөрөө санагдчих. За энэ гарч ийн үгүйсэ. Окей, дээшлийн тамиг гэж байна. Дээшлийн тамиг юу? За энэ Е4-өөс энэ тэгсээс нэгийг асаад үрчхэн 100. Та нар энэ хаалт хийгээгүй бичвэл буруу болно л та тийм. Хаалт хийж. Тэгэхээр ингээд 8.1-ээр буурсан 11.6 ингээд буурсан юм харагдаж шүү дээ. За энийг хэдүүлээ 2-оор авъя. 2-оор авъя. Тэнгүүд. За энэ 2-оор авахаар арай өчтэй гарч ирж байна тийм. Жишээлбэл 8%, 12%, 14%, 7%, 8%, 13%. Ингээд дууралцсан. Тэгэхээр энэ нөгөө пропорц бодохгүйгээр тэрийг хялбарчж байгаа арга байхгүй юу энэ тэгсийн арга гэдэг чинь. Пропорцн дээр байна уу, энэ дээр байна уу? Энэ хамаагүй дээр. Энэ бол хамаагүй нөгөө үйлдэл хялбарчж байгаа байхгүй юу? Тэ? Юу болох гэсэн чинь. Буурлтын хувийг л олох гэсэн. Энэ чинь дандаа буурч байгаа шүү дээ, тийм 1850 байж тэгээд буураад яваад байгаа шүү дээ, тийм үү? Шин миний хатаа нөгөө бод томьёо оруулчаад За курсороор татаад яхаар доошоо явахгүй. чи яг ийм юу гарахтан татсан юм уу? Ийм нэг сонир ийм нэмэх биш. Энэ нэмэх гарахтан татсан гэж тийм. Ингээл. Нэмэх чи хоёр янзаар. Ийм улаан зардмаа шиг юм байна. Яг нэмэх тэмдэг шиг юм нарийнхан. Нарийнхан болгож байгаа маусныхаа зүүн төвчийг дараа тэгэж хийчих. За тэгэхээр одоо та нар бол юмны өсөлт бууралтын хувийг бол амархаа авах болно. За түрүүчийн тэр томьёон дээр бол энэ индекстэй бас адилхан гарч ирнэ. Жишээлбэл 600 540 хэдэн хувийг эзлэх үү? Энийг яаж авах вэ? 600 540 хэдэн хувийг эзлэх. 540-гаа 600-д хуваагаад 400. Тэгж бодож болно. Эсвэл 540-өө шууд 600 хуваач. Тэнаалаар нь 9 гэдэг чинь 100-аар үржүүлэхээр 90 гэсэн үг байхгүй юу? Ингээд болоо гэсэн. Наадсан. Тэг 540 юунд болчихсон. За одоо тэгвэл 600 480 хэдэн хувийн камер болоод та 600 480 хэдэн. Шууд хуваана гэсэн тэгэхээр Nine. 80 зүг штэ. 080 480 600 аваа. 600. Тэгээд шууд зугаар үржүүлэхээр энэ чинь 80%. Пропорцлсон ч болно, шууд ингээд боцсон. Тэгэхээр энэ тэгсэн арга бол ингэж юмны хувь олох, өсөлт бууралтын хувь олох ямар ч юмд ашиглагддаг. Эсвэргээр нь шууд ингэж болно те. 600-ийн 900 за 600-ийн 600-ийн 75% болж. 75%. Яаж болох вэ? 75%. Араа Юу? Юу ч 50% нь 300 үстэй. Тэгэхээр тэрнээс юу шүү дээ. Ингэж болно шүү дээ. 600 юм бол X 75 байхгүй. Тэгэхээр чинь 600 үржих нь 75 хуваах нь 100 байхгүй. Тэгэхээр энийг ингэн. Энийг гэсэн үгээр шилжүүлнэ.
75 гэдэг чинь 0 бүхэл 75 гэсэн үг ээ гэж бодно заа юу. 0 бүхэл 75. Гээд одоо 600-аа 0.75-аар үржүүлчих байхгүй юу? Ойлгосон? 600-аа 0.75-аар үржүүлчих. Тэнгүү шууд 450. 450. Яг энэтэй адилханаар 45% нь олж болох уу? 45%. 600 болно шүү дээ. Энийг 0.45 гэж бодно. Энэ Excel дээр бичгэд нэг юм олждаг байгаа шүү. Заавал 0 бүхэл 45 гэж бичихгүйгээр шууд таслаа тавиад 45 гэж бичгэд Excel өөрөө 0 юм байна гэж ойлгочихсон байхгүй. Таслаа тавиад 45 гэж бичвэл 0 юм байна гэх. Нэг ч гэсэн орон хэмжиж байгаа юм тийм. Нэг ч гэсэн орон. За. Тэгээд одоо 600-аа энэ 0.45-аар үржүүлнэ гэсэн тийм. 270. Өөрөөр 600-ийн 45% чинь 270 юм байна. За тэгвэл одоо та нар 600-ийн 8.8% нь олох. 600-ийн 8.8%. 547. Юу гэж тий? Чи 88% нь олчихсон боллоо. Sorry. Тэ. 60-аас багт байгаа ш, тий? Тийм. Тэгэхээр яах вэ гэхээр энийг шилжүүлнэ шүү дээ. Шилжүүлнэ. Үндсэндээ 100 хуваалцж чинь гэсэн үг шүү. Тэгэхээр 0 ийм гэж ойлгох байхгүй. 0.88 гэж ойлгох. Тэ? Тэгээд 600-аа энэ 0.88-аар үржүүлчих байхгүй. 52.8. Болж гэнэ хүмүүсээ. болж байна. За. За тэгвэл одоо 600-ийн 0.5% нь олъё. 600-ийн 0.5%. 0.5. Тэ 600-ийн 0.5%. Нэг бүхэл өрөхгүй хувийн л олж шүү дээ. Тэгээд яа нэглээ энийг 100 хуваалцдаг гэдэг тийм 100 хуваалц. Тэгээд 600-аа энэгээр үржүүлэнгүүт үржүүлж байна. Уусаа энэ ойлгомжтой шүү дээ. 600-ийн 1% нь хэдий? 1% нь 100. Тэрний тал хувь гэсэн үг шүү дээ. 200 бол 3. Тэгж бодож болно. Эсвэл шууд ингэж бодсон. Тэгэхээр энэ чинь нөгөө бутархай зэрэгцүүдийг хуваахад их амархан байхгүй. Бутархай зэрэгцүүдийг олох. Одоо жишээлбэл 2.8% нь олё өнтер гэх юм бол тэгээ шууд ингэж тасчих. Бид нэр 2.8% нь олоход хэцүү шүү дээ. Энэ бол шууд ингэж олоо. 2.8. Эсвэл юу гэдэг нэг Тэр бол амархан. Тооны машин дээр жоох хэцүү юм шүү. Тооны машин дээр яг үгээр нэг тооны машин дээр 100 туугаар тэгээ 600-аар үржүүлчих. Тэгээд яваа. Энд гэсэн үг шилжүүлж байна. Още энэ зүйлийг хамьяа юу юм? 100 туугаар болох. Энэний харалтай. 100 туугаар 600-аар үржүүлээ. 2.8-ийн 100 тугаахад 0.28 гарч. Тийм биз. 100 тугаа. Ингээ явчих. 75-ийн 100 тугаахад 0.75. 144-ийн 100 тугаа бол энд одоо хэдний 0.10-ийн 144. Тэгэхээр энэ индекс арга бутархай хувийг олоход их амархан боломжтой арга байна. За юм. Хурдан цэжээр бодох арга байна. Бутархай хувьдыг бол цэжээрээ бодоход хэцүү. Зүгээр нэг 10% энэ төр бол ойлгомжтой ш. 10% бол хэд хуваасны нэг. 10% бол хэд хуваасны нэг.
10 баггүй юу? 20% бол хэд хуваасны нэг юм. 20% бол 100% хуваасны 5 хуваасны нэг баггүй юу? 5 хуваасны нэг. 25% бол 4 хуваасны нэг. Гэх мэтлэнгээр 75% бол 4 хуваагаар тэгээд 3-аар үржүүлсэн гэсэн. 4-ний 3. Ансаа гэж байна шүү дээ. Ингээ хийчих. Ансаа гэдэг. Энэ текст бодолтуудын тоогоор нь ойлгохгүй. Ингээд текст руу информацийг нь авчгаа. Текст гэж байна. Уяагаад юм. За одоо өөрөөр хэлбэл одоо болж байгаа учраас тийм. Энэ код оруулсан тоог чинь юу чи текст гэж оруулахгүй шууд он сар юм уу тоор хөрвүүлээд ойлгочтой байхгүй гэсэн. Тэгээд 75% бол хуугаар болоод энэ бол амархан энэс босноо тэгээд зүштэй тийм. За юм байна. Сох юм байна уу? Багшаа.